Ариун минь төргийа замдын шидар дараагаас нь 3 хүн асуулт байна. За нэгдүгээр хүн болгоны хүссэн ярьж байгаа энэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг маш сонхон байлгаж чиглэх асуулт байгаа тийм ээ. Тэгэд ер нь хэдүүлээ нэг нүгөө сайхан ярилцаад замдын шидар дараагаа энэ засгийн газрын бүтцийг 23 сайдынхаа нэг нэлээд багасгамаар байгаа юм. Одоо сайд болохгүй бол ингээл амьсгалан давчтаал амин тасарчих гээд байгаа хүмүүс манай шинэ 126-д байхгүй бахаа гэж би итгэж байгаа. Тэгээ салбар дамжаад явж байгаа сайдныгаа ч гэсэн энэ удаас өнжүүлээсэй гэж хүсэж байна. Тэгээ энэ хамтарч намууд хэрвээ танаа засгийн газарт орох юм бол тэр намын дарга гэж хүн орж шодар сайт хийгээд байна шүү дээ. Тэр хүнийг тийг бодлогын яам хариуцламаар байна. Тэр хүн зөрөөс дахин тийм шинэ одоо албан тушаал гаргахгүйгээр бодлого эдийн засгийн хөгжлийн яам ч юм уу одоо ямар нэгэн тийм бодлогын яамыг хариуцуулж тэр хүмүүсийг ажилуулмаар байгаа. Та энэ дэр ер нь нэг ямар бодолтой байна? Энийг бас сонсъё. Хоёрдугаарт нь таныг их хурлын дарга байхад би нэг Улаанбаатар хотын засаглалын шинжилгээг хийх төлөвлөгөө саналаа оруулж танилцуулж ирсэн тийм ээ. Тэр маань одоо хот төсний хууль болж батлагдаад сая 6 сарын 1-ээс хэрэгжих гэж ирсэн чинь манай нөгөө засгийн газар маань бас бэлтгэлээсээ хангаж чадахгүй байсараа сая жилээр хойшлчлаа. Та одоо засгийн газрын тэргүүн болох юм бол энэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах чиглэлээр нэлээд эрчтэй ажилламаар байна. Яг бүтэн жил манай засгийн газрын ажил хариуцсан хүмүүс юу ч хийхгүй байсаар байгаад энэ хуулийг хойшлуулсан. Зарим хүмүүс бүр энийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа юм. Тийм учраас та одоо засгийн газрын тэргүүн болох юм бол энэ тосны хуулийн хэрэгжилтийг яаж богино хугацаанд хангах чиглэлээр манлайлж ажиллах бас нэг хэлжүүлэх сайн байна гэж. За 3 дугаарт нь энэ орон сууцны үнийн өсөлт одоо дийлдэх байлаа. Залуу гэр бүл маань байртай болъё гэдэг хүсэл мөрөөдөл бүр замхар тийшээ хандж байна. 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл гаргаад байдаг. Эсвэргээр нэг барилгын компаниуд маань үнэ ерөөсө болгож өгөхгүй. Магадгүй үнэ өсөж байгаа бах. Нэг ийм критерий тавил яасан. Та мэдээж Монгол банкнд ажиллаж ирсэн хүн. Засгийн газраас тодорхой хэмжээний метр квадратын үнийг гаргаад үүнээс доош орон сууцуудыг л төрийн ипотекийн зээлэнд хамруулнаа гэхгүй бол одоо бүх зээл чинь нэг тансаг хэрэглээлээр явцсан. Нөгөө залуу гэр бүлийн авах гэж байгаа ипотекийн зээл маань өөр хүнд очиод өөр тийш яваад байна. Тэг хөвөлцөйг болж байгаа юм. Үн нэмэгдэх тусмаа. Тэг маш их очир дугаар үүсэж байгаа. Тийм учраас Монгол банктай хэдүүлээ хамтарч ажиллаад 3 сая ч юм уу 4 сая ч юм уу энэс доош л орон сууцуудыг бид нар төрөөс дэмжинэ гэдэг тийм ипотекийн зээлийн хөтөлбөрт тийм оруулал яасан бэ гэж надад одоо бас нэм санал байна. За энэ гуравтаа хариуцуулж өгөөч гэж хүсэж байна. За зандан шидар дарга хариулт өгье. За алдар жавхлан гишүүн маш чухал асуудал хөндлөө. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг чухал хэл бол энэ орон нутгийн удирдлагын тэр доторх тосгоны эрх зүйн байдлын тухай асуудал. Монгол улс маань Улаанбаатар улс болж хувирах гээд хөдөө орон нутгийг маань эзгүрэх гээд ганцхан хоттой улс шиг болоод байсан учраас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр аймгийн төвүүдийг бүгдийг орон нутгийн чанартай хот болгох, улсын чанартай хотуудыг бий болгох, төвлөрлийг сааруулах үндсэн санааг хийсэн. Тэгэхээр энэ хууль маань бол одоо тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон улсын Citizen гэдэг энэ агуулгатай хот төлөвлөлтийн энэ цаашин соёл хандлагыг төлөвшүүлэхэд нэлээд соён гэгээр л яаж нэлээд шийдэл хэрэгтэй юм бэлээ. Бид нүүдэлж ардман учраас хот байгуулалтын энэ туршлага дутмаг. Социализм үеийн хот байгуулалт бол төлөвлөлтөөр байгуулагдсан учраас энэ доороос санаачлагаар хот байгуулгаж идэг энэ туршлагагүй учраас дүүргүүд хот болж хувирахаас ихсүүлээд ийм соёлын чиг хандлагын өөрчлөлтийг тэгээд төвлөрийг сааруулж эрх мэдлийг хотдоо орон нутгатаа шилжүүлж иж энэ бодлого тодорхой шийдэгдэнэ. Үндсэн хуулийн 53-2-д нэг юм заалт байдаг юм. Ер нь сум дүүрэг нийслэл бол эдийн засгийн нийгмийн эдийн засгийн зохицлуур бөөн гэсэн. Энийг бол corporate body буюу одоо корпорацийн шин чанартай эдийн засгийн нэгж гэсэн агуулгыг чимэдгөө бол бас арай буруу орчуулсан юм. Зохицлуур гэдээ орчуулсан юм а гэж хэлж ирсэн. Тэгэхээр энэ өөрөө эдийн засгийн үед бие дааж авч явах чадвартай одоо сумын төвч гэсэн суурин хот болж өгчих ёстой, аймгийн төв хот болж өгчих ёстой. Энэ өөрөө корпоративны шин чанартай, корпорацийн шин чанартай татвар орлогоор өөрөө бүрдүүлдэг хүн амынхаа тайван амьдрах нөхцөлийг хангадаг юм цогц нэг реформ хийчих, хотын талаар нэг цогц реформ хэрэгжих юм шаардлага. Энэ одоо зохицоор хэрэгжүүлэхэд одоо манай
алдар жавхлан гишүүн бол олон санаачлал гаргаж ирсэн. Энийг бол дэмжиж хамтарч ажиллах болцоотой. За орон сууцны санхүүжилтийн арга хэмжээний хувьд бол би орон сууцны банк байгуулах ийм хөтөлбөрийг боловсруулсан байна. Орон сууцны банк гэдэг маань нийлүүлэлт талаасаа дэмждэг тэр бага үнэтэй цөөхөн квадрат метрт орон сууцыг үйлдвэрлэх талаас, нийлүүлэлт талаасаа, эрэлт талаасаа тэр багш эмчнэр одоо найдвартай доктортой орлоготой тэр эрэлтийг хангадаг. Энэ бол Солонгосын их сайн жишээ завгар юм байлээ. Ингэхгүй бол манайхын чөлөө зарчмаараа явахаар одоо энэ тансаг гэдэг юм уу орон сууцнууд ер нь орон сууцны нийлүүлэлт үнийн өсөлт энэ бүх байдал бол энэ замраагүй яваа нь бол өөрөө л бас манай орлогын хэд ялгаатай байдлын олон зөрчлийн нэг их сурвалж тэр эрэлт нийлүүлэлт бол нэг бодлого болж ирэх хэрэгтэй. Ипотекийн банк, ипотекийн зээл, за орон сууц барилгын корпорацийн санхүүжилт одоо барилгынхны асуудлыг ч гэсэн яриад байгаа нөгөө барилгын ажилтай байх асуудлууд энэ бүхнийг нэгдсэн бодлого төлөвлөлөөр хэрэгжүүлэх болцоотой. Одоо энэ барилгын компаниуд ажилгүй очлоо сэлбэдэд гэдэг байгаа чинь санхүүжилтээр нэгдсэн журмаар шийдвэрлэх болцоотой. Ийм учраас энэ орон сууцны санхүүжилтийн корпорацийг орон сууцны жуултын банк болгож тэгээд тэр корпорацтаа уялдуулах замаар хөрөнгө их үүслийн баталгаа гаргадаг. Өөрөө орон сууцч эргээд ирээдүйн хөрөнгө болдог, ассет болдог, энийг эргэлтэнд оруулдаг, бонд гаргадаг. Ингээ энэ замаараа бол гэр оролтогч, орон сууцжуулах, хөдөө орон нутагт ч гэсэн орон сууцжуулах ийм том хөдөлгөөнийг орон сууцжуулалтын банкны зарчмаар хэрэгжүүлж болно гэсэн би одоо өөрөө банкир байсан үний хувьд ийм ихтгэл өмшил байгаа. Энийг хэрэгжүүлэхийг зорж байгаа юм аа. За алдар жавхлан гишүүн тодруулж суй. Миний эхнээс асуултад би ингэж асуугаад байгаа шүү дээ. Нэг хамтарч намууд одоо орж ирэх юм бол тэр намын дарга заавал шадар сайдын суудалд ингээд дэмий шахуу албан суудал гаргаж өгч яснаас бодлогын яам хариуцуулаад манлаж ажиллах боломжийг нь гаргаж өгвөл яасан бэ гэж нэгдүгээр. Хоёрдугаар засгийн газрынхаа бүтцийг жоохон хомоод сая ариун зөö сайд дэд сайдын асуудал хөндөгдөх ёстой. Хэрэг бүтц сумагдвал 20-30 сайдыг хэврээвэл дэд сайдын ерөөс хэрэг байхгүй. Тийм учраас энэ хамтрах засаг намууд дээр ямар одоо бодлогын арга хэмжээ авах юм бэ? Энэ дээр нэг санал хэлчихье. За зандан шитрээр дарга хариулт өгье. Энэ саналыг маш чухал санал гэж бодож байгаа учраас тодорхой хариулсангүй энэ асуудлаар засгийн газар хэрвээ би томилогдох юм бол хариуцлах нэгдүгээр төвчтэй, хоёрдугаар томилогдох юм бол засгийн газрын бүлтгүүний тухай хуулийг оруулж ирэхдээ тодорхой танилцуулъя гэж бодож байна. Тийм зандан шитрээр даргаыг бас их хурлын даргаар ажиллаж байхад нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй улсын их хурл төрийн албаны зөвлөлийн хамтарч хийсэн 6 жилийн том судалгаа дүгнэлт бас бэлэн байдаг. Алдар жавхлан гишүүнд хариулахад ер нь одоо бол өнөөдөр Монголын төр өөрөө ард иргэдийн асуудал болчлоо гэдэг дүгнэлтийг бүх төвшөнд л одоо хүн болгон л хийж шүү дээ. Улс төрчид хийж гин, улс төрийн намууд хийж гин, ард иргэд хийж гин. Төр цомхон чадварлаг илүү бүтээмжтэй байх ёстой. Төр өөрөө бага зардалтай байх ёстой. Төр өөрөө аж ахуй үйлдвэрлэл, үйлчилгээний ажлаас хол байх ёстой. Ард иргэдэд одоо ажлын байр, орлого олох тэр боломжийг төр өөрөө бүрдүүлж өгөх ёстой. Өмнөр нь орж булааж хийдэггүй байх ёстой гэдэг олон асуудал энд хөндөгдөд байна. Тэгэхээр яг энэ судалгааны дүгнэлтээр зандан шитрээр дарга маргааш бүтэц бүрэлдэхүүний хуулийн төсөл орж ирэхдээ ер нь бол бүтцийн илүү цомхон чадварлаг байх, магадгүй төрийн одоо дахин инженерчлэлийн санаачлагыг гаргаж оруулж ирэх. Ахаад таны хэлж байгаа одоо захим үйлчилгээ төрийн үйл ажиллагаанд нэвтрэх тусам төрийн процесс нь илүү цөөхөн болох ёстой. Олон шат дамжлагтай байдгүй байх гэдэг дээр бас анхаарах ёстой. Ахаад одоо энэ яам, агентлаг, орон нутгийн төвшөнд давхардсан бүтцүүд байж идэг тийм ээ. Яаманда бодлогын газар байж идэг, дэрэгд нь тэр бодлогыг хэрэгжүүлдэг агентлаг байж идэг. Нийслэл аймгийн төвшөнд яваад ирэхээр ахаад салбар нэгжүүд гарч ирээд ингээд иргэдэд үйлчлэгээ үзүүлж байгаа энэ төрийн байгууллагуудын давхардал, олон давхардсан процесс гэдэг өөрөө өнөөдөр ард иргэдэд тулгамдсан асуудал болж байна. Тэгээ энэ бүгдийг илүү цогцоор нь шийдэж чадах юм бол төсвийн